Жуулж ирсэн байна. За Батбагна сквер 3-1 болсон. За Алтан цоочийн хувьд бол 4-5 нэлээд удаан барилдаа хийсэн, хүнд барилдаа хийсэн. Гэхдээ сая бол суглаа яваад нэлээд удаа ширтсэн бас нэлээд амарч шиг боллоо. За тэгэл за зөвхөн 1 2 3-нд ороод уран барилдаа шингэлтэй юм байна. 5-ын даваа 4-ын даваа байхгүй маань. 4-ын даваа байсан бол өсгөр авах байлаа. 5-ын даваа байсан бол за энэ хоёрын барилдаа бас хаялцааг байгаад бас ярьж болох байх л та тийм ээ. Илүү уран барилдаа нөгөөх боллоо гэж. Зоргоогоос бас юу ч орж болно. Зөө. За гой. Одоо за сугдаад одоо худагд баруун худагд юм болоо да. За тонгорсоо. За энэ бол ташаад зүүн давтаа баруун хүнстэй гэрнэ. Зүүн мөсгөө тонгорчлоо доо. За хангаа ураг алтан цонны канал дээрээс нэг юм хөө арай өөр өдрөө тий. Хатаа зүүн хөмрөө маягтай давж ирсэн. За Харанга аймгийн Батцангүсэн мэр Далдраас болроо нэг улсын арцаг Сорогт Баатар ингээд алтан цоожоор хав давж жил дараалан дэргүн барин төлөө үлдэж байна. Өнгөрсөн жил өсгөө эртээ өнөө жил Батбагнатай үлдлээ. За тонгорох мэх гэдэг бол одоо үндэсний бүхийн гол мэхнүүдийн нэг шүү дээ. Сая бол одоо зүүн талдаа мөшгөд тонгороод улсын арцаг Сорогт Баатар дэргүн байр болоцохоор шалгарч үлдлээ. За ер нь зоригод хийж үзээгүй мэх гэж юм байд юм болов. Хараад хад ер нь мэх болгоныг л хийгээд байгаа юм да. Тэгээд сая бол зүгээр зүүн тонгорохгүй удах болоо гэж бодсон. Тэр жигтэй тонгороо харагдсан мэдрэгдсэн байж тээ сугдаад барайд авсан. Мордож байна, гудгаж байна, хөмөрч байна, тонгорч байна, хөл авж байна, хонгодож байна, итэж байна. Элэг усан дээрээс сүнжгэн дээрээс дунгуул